Багц алчуудын бичлэг хийнэ. Тэн дотор юу байдгийг, ямар үний ялгаатай байдгийг. За энэ одоо жишээ нь миний 2018 онд авч исэн дэлгэцний алчуур. Одоо ч юу 8 жил болж байгаа юм уу? За 8 жил болж байгаа юм байна. Ваа, тодроод ирсэн. За өнөөдөр би та бүхэндээ манай гэрнэд байдаг ийм багц алчуурнуудын талаар, гэхдээ өнөөдөр бол зөвхөн галтгооны алчуурыг ярьж өгье. Тэгэхээр энэ одоо 3 алчуурыг авцсан байхад ерөнхийдөө бол галтгооны ажил маш амархан цэгцэрнэ гэсэн үг. За манай гэрнэгийн энэ багц алчуурнууд нэлээд хэдэн багц автомашины, бааны өрөөний, гүн цэвэрлэгээний, галтгооны гэдэг ингээд нүүр арчилгааны мини ласка гэдэг 98,000 багц байдаг те. Ингээд багц алчуур бол ерөнхийдөө цөөхөн энэ бол ингээд нэг савлгаанд хийгээд багцалцсан байгаа боловч ширхгээр бас байдаг гэсэн үг нэгдүгээр. Хоёрдугаар энэ 3 алчуурны юунд хэрэглэх боломжтой вэ гэдэг зураг нь энэ дээр байдаг. Одоо жишээ нь ингээд галтгооны зураг байна гэдэг чинь энэ алчуурыг галтгоонд хэрэглэх юм байна гэж ойлгочих болно гэсэн үг. За манай багц алчуурнууд бол хамгийн багадаа 9,000-аас 13,000-ын хооронд хямдхан байдаг ширхгээр авснаас. За тэгэнгүүт энэ 3 ширхэг алчуур маань болохоор одоо энэ жишээ нь ингээл тэгэнгүүттэй галтгоон аяг тавг арчих, гараа арчих, аяг тавгаа арчих ч гэдэг юм уу те. Ингээд маш сайн шингээх чадвартай галтгоон. За энэ багц алчуурыг авсан байхад бол ерөөсөө ойрын бараг 3 жил, 5 жилдээ огтоосоо нөгөө юу авахгүй. Илхэн алчуур, 3 өнгийн алчуур, порлон авахгүй энэ багцыг авсан байхад. Энэ багцын дотор байгаа энэ алчуур маань болохоор шингээх чадвар нь 170%. Тэгэхээр аяг тавг арчих, гар арчих гэхэд ингээ галтгоонд бол ерөөсөө хамгийн дөрөнд ерөөсөө барьж авдаг алчуурчин болно гэсэн үг байхгүй юу? За тэгээ өнгөлгөөний чандар нь болохоор бага. Нөгөө гүн бохирдлын хувь. Тэгэхээр одоо нөгөө нэг багцанд байгаа 3 алчуурын нэг нь ийм учиртай. За дараагийн алчуур маань болохоор ингээд аяг тавг угаадаг алчуур. Ер нь бол энэ алчуур маань бол дангаараа савлгаатай 15,560 төгрөгийн үнэтэй байдаг. Энэ алчуураар болохоор ерөөсөө ингээд аяг тавг угаадаг энэ лимонтой савнгаараа савндаад бүх аяг тавг угаана гэсэн. Нэгсэндээ бид нар ерөөсөө гэрнэгийн алчуурыг хэрэглээд байгаа гол утга учир нь болохоор яаж фэри хэрэглэхгүй, комет хэрэглэхгүй, ахуй хэрэглээний бидний нөгөө нэг анзаардаггүй маш олон жил хэрэглээ зуршсан байгаа тэр нөгөө ахуй хэрэглээний хэмээн бодисыг л багаар л багасгах. Тэгэл эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх одоо мэдээж хэрэгтэл дархлааны систем, янз бүрийн харшил ханаад ингээд тусах нь бид нар ингээд улмал холдоод байна гэсэн үг. Яагаад тэгэхээр дархлааны системээ сайжраад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ болохоор ингээд аяг тавг угаадаг алчуур маань энэ талдаа ингээд ширүүн. За нөгөө тал нь болохоор ингээд зөөлхөн. За тэгээ энэ алчуураа болохоор өнөөдөр миний оруулсан өчигдрийн постн дээр одоо жишээ нь байгаа тий. Бүр ингээд 7-8 жил хэрэгэлсэн айлч байдаг. За тэгэхээр энийг бол ингээд ойр орхон солиодоо яа гэж бодох юм бол үнэн гайгүй юм чинь 1 жил болоод ч юм уу солиод иж болно гэсэн үг. Гэтэл одоо бид нар ингээд анзаарахгүйгээр порлоо муудсан байна. Энэ авсан порлоо яасан чанар муутай юм бэ гэл ингээл рефлексээр очиод дэлгүүрээс порлоо аваад идэг. Гэтэл тэр порлоо нь авахгүйгээр ийм аяг тавг угаадаг одоо алчуураар асуудлаа шийдэд иж болно гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нар нөгөө өөрөөс шалтгааллах химийн бодисоо ер нь багасгах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За одоо жишээ нь миний одоо энэ ингээд бас юу яах шинжтэй болцсон. Ингээд дундуура энэ хатуу тал нь одоо урагдах шинжтэй өдр болцсон. Энэ одоо ингээд баг бас ингээд хөдөлж 4-5 жил болж байгаа. Нараа миний хумс гарч ирж байгаа. Энийг болохоор ингээд нөгөө нэг миний сая ярьсан энэ аяг тавг угаадаг савн чинь 1000 ширхэг аяг тавг угаадаг шүү дээ. Энэ порлон ч өөрөө маш хурдан хөөсөрдөг. Нэг хөөсрүүлж аваад энэ аяг тавг угаадаг порлоноороо бүр 1000 байтга аяг тавг угаана. Ягаад тэгэхээр нэг ингээд аяг тавгаа угаалт урандаа бөөгнүүлсэн байх юм бол энийг нэг сайн савндаж аваад тэгээ мэдээж яг аяг тавг угаадаг хүмүүс бол гэрийн нөхцөл мэдж байгаа шүү дээ. Эхлээд тосгүй аяг тавгнуудаа сайхан ингээд халбас эрэгээ бүгдийг угаачаад тэгээ хамгийн сүүлд үлдснээр нь савнтай алчуураараа тостой юмнуудаа угаагаад зайлаад дахиж савндаж тостой юм 2 удаа угаах ч юм уу те. Би бол одоо жишээ нь аяг тавгийг гараар угааж байгаа тохиолдолд тэгдэг. Багцсан дотор маань 3 дахь алчуур нь болохоор энэ А4 гэж алчуур байгаа. За энэ А4 алчуур маань болохоор миний нөгөө 28,000-ын
байнга нөгөө яриад идэг шингийн шингээх чадвар нь 190%. За тэгээ энэ нөгөө яагаад энэ гурван ширхэг альчуурны багц гал тогоонд зориулагдсан юм бэ гэхээр гал тогоонд өдөржингөө маш их аяг тавг угаах, гар арчих, хоол унд хийхэд ингээд нөгөө байнгын устай харьцаж идэг учраас ийм шингийн шингээх чадвар өндөртэй хоёр альчуур гал тогооны набор дотор орсон байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ альчуур маань өөрөө дангаараа бол 28,000 байдаг. За хамгийн өндөр манай гэрээний борлуулалттай ерөөсө 3 альчуур энэ багцсан дотор орсон байгааг ойлгочих болно. За тэгээд шингийн шингээх чадвар нь 90%, хөнгөлгөөний чадвар нь болохоор 150%, за гүн бохирдолт болохоор 130% буюу гүн бохирдол арилгаж чадахгүй. Зүгээр л маш сайхан одоо жишээ нэггээр аяг тавг одоо арчлаа гэж бодоход те маш сайн шингэний шингээгээд маш гоё өнгөлчдөг. За тэгээ бид нар нөгөө нэг одоо сүүлийн үед илхэн альчуур авдаг хүмүүс болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр илхэн альчуур ингээ 2-3 удаа угаагаад базаад жоохон ашиглаад ирэнгүүт ингээд цагаан юм үлддэг болчлоо гэж яриад байгаа байхгүй. Гэтэл энэ гэрнийг альчуур төр тийм үүсэхгүй гэсэн. Энэ альчуур маань болохоор хэрглэж явах явцад бол хамгийн бардаа 3-5 жил бол ингээд порлоо авахгүй, фэри авахгүй, илхэн альчуур авахгүй, 3 өнгийн альчуур авахгүй. За тэгээд ингээ багц альчуур маань болохоор гэрийнэд хамгийн багдаа одоо 9-13 мянган төгрөгийн хямдралтай байдаг гэдгийг ингээ та бүхэн мэдээд авчлаа гэсэн үг. За ингээд ийм багц альчуурыг өнөөдөр би та бүхэндээ санал болгож байна. За бүгдээрэнд амжилт хүсье.